Заавал анбоксингийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээ харагдаж байгаа маш гоё бас олон жилийн түүхтэй мотоциклыг танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн энэ мотоцикл маань бол та бүхэн сайн мэднэ. Английн алдарт Royal Enfield гэдэг брэнд байдаг. За энэ брэнд маань бол яагаад Английн гэж хэлж байгаа гэвэл мэдээж одоо дэлхий дээр хамгийн одоо үн эртний гэж хэлж болохоор хамгийн олон жилийн түүхтэй мотоциклыг одоо хамгийн олон жил үйлдвэрлэсэн гэдгээр бол алдартай байдаг. Тэгээд 1901 оноос хойш үйлдвэрлэг өнөөг хүртэл одоо ямар ч тасралт доголдолгүйгээр үйлдвэрлэж ирсэн одоо Английн алдарт Royal Enfield-ийн Himalayan гэдэг мотоциклыг та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. За энэхүү мотоцикл маань 2015 онд прототип загвараар зарлаад 2016 оноос хойш одоо худалдаалагдж байгаа. За энэхүү мотоциклийн талаар ярихын тулд эхлээд нь та бүхэнд Royal Enfield брендийн одоо үүсгэл хөгжлийн талаар одоо ярьж өгье. За анх бол 1901 онд Англид үүссэн энэхүү брэнд маань 1940-од оны үед одоо энэтхэгчүүд Английн колоноос одоо гарсныхаа дараа өөрсдийнхөө одоо хөлийн зурвасаа тогтоохдоо энэхүү мотоциклыг одоо Английн колон байсан учраас Английн брендийг хэрэгжилж исэн. За Ballot 350 гэдэг загварыг хэрэгжилж хагаад энэ мотоциклэл одоо яг энэ итгэхийн хөлийн зурвасыг тогтооход хамгийн одоо тохиромжтой мотоцикл байна гэд Ballot 350 мотоциклыг 800 ширхгийг нэмж 1950-ад оны үед захиалсан байдаг. Тэгээд тэрхүү 800 ширхэг мотоциклороо энэ итгэгчүүд өөрсдийнхөө одоо дотоодын хэрэгцээ бүх юмдаа хэрэгжилж хагаад 1960-ад оны үед тэрний дараагаар нь одоо англичуудтай хамтран Royal Enfield-тэй хамтарсан одоо брендийг нутагтаа байгуулсан байна. Тэгээд анхлан одоо энэ брендийг зөвхөн жижиг хэрэглүүдийг ингэж үйлдвэрлэдэг байж байгаад түүний дараагаар 100% одоо энэ итгэгчд үйлдвэрлэдэг болоод 1996-7 онд энэхүү брендийг 100% одоо англичуудаас худалдан аваад одоо өнөөг хүртэл одоо үйлдвэрлэж байгаа энэтхийн одоо хамгийн алдартай брэнд болж хувирсан байна. За энэхүү мотоциклийн хувьд бол одоо Royal Enfield-ийн одоо гүйцэтгэх захирал Siddhartha гэдэг хүн энэхүү мотоциклийг одоо санаачилсан. За аялал, за мөн одоо хотод бүхий л одоо төрлүүдэд ингэж унах дуал спорт гэж ярьдаг ийм одоо олон талт үзүүлэлттэй ийм мотоциклийг үйлдвэрлэх нь одоо манад хэрэгтэй байна гэж үзээд энэхүү мотоциклийг үйлдвэрлэсэн байна. За энэхүү мотоциклийн дизайнераар нь бол одоо Moto Guzzi, Ducati, Vespa зэрэг одоо брэндүүдээр ажиллаж исэн одоо Итали хүн ажилласан байдаг. За энэхүү мотоциклийн маань одоо үндсэн фрейм бол одоо алдарт одоо Ballot, за Continental гэх мэт одоо Meteor зэрэг одоо брэндийнхэн одоо бусад одоо загварын одоо модулуудаасаа тис ондоо цэвэр одоо адвентур дуал спорт талдаа болж үйлдвэрлэгдсэн байдаг. За энэхүү мотоцикл маань өөрөө 15 литрийн банктай, за 410 cc-тэй 40 морины хүчтэй мотоцикл байгаа. За мэдээж одоо тоормсны систем энэ төр бол одоо мэдээж алдарт Bibri гэж ярьдаг. Одоо Bibri бол Husqvarna-гийн Bitbilen за өмнөх одоо онуудын спортбилэн загварууд дээр бол анх гарч байхад нь байсан Bibri гэдэг алдартай бас тоормсон систем байдаг. За тийм одоо системээр тонтоглогдсон байгаа. За мэдээж энэ уртлын одоо Windshield гэж ярьж байгаа. Энэ бол маш гоё. Энэ бөөрхийн гэрэл бол одоо 1997-8 2000-ад оны үед гарч исэн Servo-ийн загварууд дээр одоо Yamaha-гийн загварууд дээр бөөрхийн гэрлүүдтэй гарч исэн дөрвөлжин гэрэл байж байгаа. Тэрдээ ойролцоо бас төрхтэй. За гэхдээ тэрнээс өөр нь юу гэвэл одоо энэ Windshield байна. За тэгээд дээрэс нь энэ мотоциклийг цэвэр адвентур буюу одоо аялалд зориулаад тоноглоход бол маш их тоног авдаг. За мэдээж энэ артын энэ бокс байгаа. За энэ бокс дээр нэмээд энэ хажуу талд ингэж нэмэлт одоо бокс, за мөн одоо нөгөө нэг 5 байна уу 6-7 литрийн нэмэлт банк энтрийг бол хажуудаа нэмэлтээр байрлуулад бүрэн боломжтой. За тэгээд энэ уртлын фреймүүд бол одоо crash bar гэж хийж болно. Унахад одоо хамгаалдаг. За мэдээж одоо энэхүү мотоцикл дээр үйлдвэрээсээ бол дуал спортын ийм хагас харцгар, за засмал дээрч явждаг, за мөн одоо бусад оффроудын гадаргуун дээрч явждаг ийм дуугаар үйлдвэрээсээ тоноглогдсон байдаг. Гэхдээ энэхүү мотоциклийг одоо дууг нь апдейт хийгээд арцгар дуу тавиад илүү одоо аялалд хэрэглэдэг бас аялагч нар бас зөндөө байдаг. Энэгээр бас алдартай. За мөн энэ мотоциклийг яагаад Himalayan гэж нэрлсэн бэ гэдэг дээр бас нэг явган яриа байдаг. Тэр нь юу гэхээр
анх удаа одоо Royal Enfield гэдэг мотоцикл нь өөрөө анх удаа Himalaya нуурын дээр гарсан мотоцикл гэдэг яриа байдаг. Тийм учраас энэ мотоциклэндөө Himalaya гэдэг одоо дэлхийн хамгийн одоо өндөр уулын нэрийг өгснөөрөө, өндөр нурууны нэрийг өгснөөрөө алдартай одоо ийм загвар болж одоо хэрэглэгчдэр очиж байгаа. За мэдээж энэ мотоциклийг хэрэглэж байгаа хүмүүсүүд бол одоо long range-д те холын зайд унах, за мөн хот дотор хэрэглэх, за мөн одоо энэ хоттой ойрхон аяллуудад хэрэглэх. За манай нөхцөлд бол одоо цуваагаараа аялж байгаа маш олон аялагч нар одоо хөдөө би бол нэлээд таарж исэн. За мөн одоо энэгээр одоо аялж байгаа гадны ч одоо жуулчтай нэлээд олон таарж исэн. Тэгэхээр энэ мотоцикл бол дуал спорт олон талд одоо ийм чадамжтай гэдгээр алдартай. За мэдээж одоо моторын дээд хурд бол 160 хүрэх одоо бүрэн потенциалтай. За хянахан дээр бол мэдээж одоо энэ дээр RPM заан, за тэгээд бензин, маасл тос гэдэг ингээд маш олон юм та. Нэмэлтээр бол энэ дээр бол ингээд нэмэлтээр энэ үйлдвэрээсээ нэмэлтээр энэ тоноглоор моторын тосыг хөргөдөг юм ойл кулер тавьснараа бас давуу талтай байгаа. За тэгээ мөн дискэнд оромстой, хийгээстэй одоо ган обууттай гэдгээр алдартай одоо давуу талтай. За тэгээд ингээ гинж хөтлөх араа юмнуу. За ингээд хайрцаг гэдэг ингээ ярих юм бол гэрэл дохио гэдэг ингээ бүх юм бол одоо урбан хэрэглэлч одоо хэрэглэхээр ийм одоо мотоцикл. Мэдээж одоо хил дамнан аялдаг улсуудад бол одоо гадны улсуудад жишээлбэл засмал дээр бол дохиогүй мотоцикл бол явахыг бол хориглдог. Тэгэхээр энэ бол ингээд үйлдвэрээсээ бүх юм тоноглогдоод гараад ирсэн бэлэн одоо юм аялын мотоцикл дээр бол давуу талтай байна. За тэгээд Ярмагт одоо Автоком дээр байгаа Royal Enfield брендийн маань шоурум ажиллаж байгаа. За зөвхөн одоо Himalaya гэхгүй Continental, за Meteor, Interceptor, за мөн классик гой загварууд бас зарагддаг. За мөн хувцас хэрэглэл бүх юмнууд нь бол байж байгаа. Тэгээд Royal Enfield дээр одоо амьсгалъя гэх юм бол та бүхэнд бүрэн боломжтой. За өнөө өвд ч гэсэндээ Монголд байгаа одоо хамгийн олон жилийн түүхтэй алдартай мотоциклийг за энэхүү мотоциклийг жишээлбэл 17 сая 500 мянган төгрөгөөр унах бүрэн боломжтой. За 17 сая 500 гэдэг бол өнөөгийн одоо яг энэ бусад одоо мотоциклуудтай харьцуулбал яг энэ айдын төр мотоциклийн хувьд бол хямдтай орно. За тэгээд дээрэс нь энэ мотоциклийн бат бүх одоо энэ моторын чадал, за тэгээд энэ фрейм, за тэгээд энэ хамгаалалт, тэгээд энэ хайрцаг бокс, энэ загвар гэх юм бол одоо Итали гэх тийм ингээ ярих юм бол бүрэн одоо ийм классик хэрэглээг одоо боломжийн үнээр Монголд хэрэглэх юм бүрэн болов. За тэгээд дээрэс нь ардын pick and pay гэнтергээд маш олон төрлийн одоо лизинг хугаан төлөх үйлчилгээнүүд байгаа. За тэгээд та бүхэн Royal Enfield брендийг одоо амтлахыг хүсвэл, за тестлэхийг унахыг хүсвэл вебсайтаар нь ороод одоо тестийг цаг авч болдог. За дэлгүүр дээр нь очиод бас унаж хэрэглэж болдог. За Royal Enfield-ийн одоо клуб байдаг. За Royal Enfield клуб гэдэг за тус клубын үйл ажиллагааг нээлт хаалтаа бас маш олоолаа гоё сүртэй хийдэг. Ийм бас хамт олон байж байгаа. Тэгээ клубын хэмжээнд бас маш гоё хамт олон таныг бас ухтана гэдэгт бол миний зүгээс бол одоо бардам хэлэхээр байна. За тэгээд та бүхэндээ энэ хүн мотоциклийн маань одоо дууг сонсгоё. За ингээд энэ түлхүүр ч гэсэндээ их гоё. Энэ түлхүүрэн дээр энэ гоё энэ лого мого одоо ингээд их гоё оруулсан. За тэгээд энэ дээр энэ switchтэй. За ийм мотоцикл байна да. Royal Enfield Himalaya гэдэг. За ингээд ийм гоё шинэ мотоцикл таныг одоо эзнээ хүлээгээд шоурум дээр байж байгаа. Тэгээд та бүхэн энэхүү одоо гоё мотоциклыг сонирхохыг хүсвэл Автоком дээр очиод үзээрэй. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Бүгдээрээ баяртай.